Сайн байцгаана уу? Хин нэгний хэлсэн үг таны сэтгэлийг шархлуулдаг уу? Хэрэг тийдэг бол та энэ урлагаар хичээлэх шаардлагатай. Ер нь бол өсвөр насны хүүхдүүд ч гэсэн энэ бол ерөөсөө 10 жилийн хүүхдүүдэд энэ сургалтынхаа хичээлийн хөтөлбөрт нь оруулах шаардлагатай гэж бодож байна. Энэ бол маш чухал төрлийн урлаг байгаа. За хүний одоо хэлсэн зүйлийг бодож тунгаах чадвар буюу урлаг. Хин нэгэн одоо маш олон хүмүүс одоо энэ зүйлийг одоо амсч яадаг. За би өөрөө ч гэсэн бас тэгжсэн тий. Хин нэгэн хүний хэлсэн үг за ялангуяа ойр дотны хүний хэлсэн үг чинь биднийг шархлуулдаг. Тэгээд бид нэр ингээд шархтай удаан яваад байвал явандаа л бид нэр өөрөө өөртөө л гэмтээж яана л гэсэн үг. Тэгэхээр өмнөх бичлэг дээр бас ярьсан тий гомдолтой байгаа бол хүмүүсийг уучлах хэрэгтэй гэд. Тэр бичлэгийг үзээгүй байгаа бол та нар бас тэр бичлэгийг үзээрэй гэж хүсье. Хин нэгэн хүн бидний талаар ямар нэгэн зүйл хэллээ. Гаднах төрөх байдал, ааш зан, амьдралын сонголт гэдэг маш олон зүйлийн талаар юусе бид нар байнга л фидбек заримдаа шүүмжлэлүүдийг одоо хүлээж одоо авч идэг ер нь бол энэ бол бас л нэг амьдралын нэг хэсэг баг. Гэхдээ хүн болгон хүний хэлсэн болгон хүнийхэн зүйлийг нь хүн дээр тусгаж аваад зүрхэндээ тусгаж аваад авах юм бол биднэрт ямар ч ашиг байхгүй. Бид нар өөрсдөө шархлуулаад өөрсдөө зовоогоо тэгээд урагшаа цаашаа алхахад бас одоо өсөл тэмүүлтэд явхад бас бид одоо шархал саад болж идэг. Арагш нь татж идэг. Тэгэхээр ерөөсөө хамгийн чухал ойлгох зүйл гэх юм бол даа ялангуяа өсвөр насны хүүхдүүд ч юм 10 жилийнхаа хүүхдүүдэд маш сайн энийг заа сургаж өгөх хэрэгтэй эцэг эхчүүд багаас нь. Хин нэгний хэлсэн үг маань маш бидний боломжтой байх гол маш хүн дээр тусч авдаг. Энэ одоо шарах маань одоо өчнөө олон жилийн турш бид нартай ингээд дагаад одоо ингээд явж идэг 60 70 настай хүртэл одоо 1-р анги ч юм 2-р анги нэг ангийнх нь одоо хүүхэд нь шоолоод хэлсэн тэр одоо гомдол зөвхөллийг ингээд өөрсөндөө ингээд хамт аваа явж идэг маш олон тохиолдлууд байгаа. Хин нэгний хэлсэн үг бол тэр бол зүгээр л тэр хүний бодол. Тэр хүн өнөөдөр ямар одоо awareness оюун ухамсар нь ямар хэмжээнд байна, ямар түвшинд байна, тэр хүн ямар амьдралаар явсан, ямар шарах одоо зүрхэндээ тээж явж байна, ямар трауматай байна, тэрийг л илэрхийлнэ. Нэг хүний хэлсэн үг тэр хүнийг өөрийг нь л илэрхийлдэг. Бид нартай огтхон ч хамаа байхгүй. Гэтэл бидний хүмүүс одоо хүн дээр тусгаад авчдаг, өөр дөрөө тусгаад авчдаг. Тэр нь одоо ингээд бидний амьдралд ингээд үлдээд ингээд эмзэглүүлээд яваад идэг. Тэгэхээр энийг ингээд ойлгоод авсан тохиолдолд мэдээж хүмүүсээс зөвлөхөө зааварчилгаа авах нь мэдээж ойлгомжтой. Хүний хэлсэн үгийг бүр огт тоохгүй ингээд яваа гэсэн үг биш шүү дээ. Тэр хүмүүсээс бол мэдээж мэрэгжлийн зөвлөгөө авах нь зөвөө. Тэр хүмүүсийн хэлсэн үгийг мэдээж өөрөө хүлээж аваад эргэцүүлээд бодоод өөрийгөө өөрчлөөд сайжруулаад явах нь мэдээж зөвөө. Гэхдээ ямар нэгэн амжилтанд хүрээгүй, өөрийгөө ч ойлгоогүй, мэдээгүй, шарахтай, траума, өчнөө олон төрлийн траума авч явж байгаа, уур уцаар нь хүрээд ч юм уу ямар нэгэн тохиолдолд хилдэг. Тэр үгийг бол бид нэр шүүж, тунгааж авахгүйгаасаа болоод өөртөө шархлуулж байгаа. Тэр өнөөдрөөс эхлээд хин нэгний хэлсэн үгийг цээнж бодож сурах хэрэгтэй. Зүрхлүүгээ эхлээд оруулахаасаа өмнө бодоод энэ хүний хэлсэн үг шүүмжлэлтэй ер нь ихэнх шүүмжлэлтэй үгийг ер нь аль болох хүлээж авахгүй байх нь зүйтэй байдаг. Гэхдээ мэдээж бол эцэг хийм шүүмжлэл яг зөв шүүмжлэл бас хүнд хэрэгтэй л дээ. Та өөрийгөө хэн бэ гэдгийг мэдж байгаа бол бусад хүмүүсийн одоо юу гэж хэлсэн даалгавар танихгүй зүгээр одоо хүмүүсийн одоо юу гэж хэлж таныг одоо доромжилж гэнэ үү шүүмжилж гэнэ үү тэр юусоо хүлээж авах шаардлага байхгүй. Хин нэг нь тэгэж бас нэг хэлдэг ш ном дээрч байдаг ш танд одоо нэг хүн ингэ бэлэг өглөө тэр та хүлээж авах юм бол тэр таних болно. Гэтэл тэр ингээд хүн танд бэлэг өглөө гэхэд тэрийг
удаа хүлээж авахгүй бол тэр хүний гар дээр л ингээ үлдэнэ. Ямар нэгэн шүүмжлэл танд хүн хэлээ. Таны ямар нэгэн үгээр доромжллоо тий доош нь хийлээ. Одоо жишээлбэл тэрийг та өөрөө авахгүй бол тэр хүний гар дээр л ингээ үлдэнэ. Тэгэхээр энэ одоо урлагт бол суралцах нь одоо Монголд байгаа хувь хүний бүх хүнд одоо заавалчгүй суралцах шаардлагатай чадваруудын нэг. Тэгээ зөвхөн өөрөө сураад зогсохгүй дүү нартай тий эсвэл хүүхдүүдтэй бас жоохноос нь заавал одоо бид нараас сонсч л энэ л та тэгэл одоо ангитахад хүүхдүүдийг ингээд дээрлэгж ийм асуудлууд одоо гарч ирж байгаа одоо энэ нөхцөл байдал те хэл амаар доромжилж янз янзаар ингээд би бингээ муугаар хэлж энэ одоо л харамсалтай нь одоо энэ нийгэмд бас жоохон ихсээд дээ штэ те дайлгоо энэ тохиолдолд хүмүүсийн хэлж байгаа үгийг шүүлтүртэй байх хэрэгтэй. Тэрийг шүүж сурах хэрэгтэй. Тэр зөв өгнүүдийг тэр хувь хүний л тэр хүний л бодол, тэр хүний л одоо сэтгэл, тэр хүний л харах үнцэг гээд тэрийг хүлээж авахгүй өөрөө өөрийгөө мэдрээд өөрөө өөрийнхөө үн цэнийг унгаахгүй одоо тэгээ хүний хэлсэн өгнүүдийг шүүгээд хэрэггүй өгнүүдийг дандаа ерөөс чихнийхээ хажуугаар гаргаад хайж сурах хэрэгтэй. Энэ бол одоо маш том чадвар. За тэгээ та нартаа өнөөдрөөс эхлээд хэрэгтэй хэрэггүй хүмүүсийн бэлгэнүүдийг өөрт нь үлдээгээрсэ гэж одоо уриалж байна. За баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.